Эдийн засгийн хөгжлийн яам удамж төсөл үзүүлж байна. Туулын хурдны зам. Энэ хурдны зам нь Улаанбаатар хотын төвийн хэсгийн зүүн цэг болох Баянзүрхийн төвчөөний орчмоос эхэлж Туул голыг Баянзүрхийн гүүрний баруун талаар хөндлөн гарч олон улсын төмөр замтай түнээл үүсгэн огтлолцож хотын босоо тэнхлэг болох Уляастайн амны замтай хоёр төвшний уулзвар үүсгэн Туул голын хойд эрг дагуу цааш баригдах болно. Туулын хурдны зам нь Их Тэнгэрийн зам болон дараагийн ээлжинд баригдах Сэлбийн хурдны замтай 3 төвшний уулзвараар огтлолцсон. Мөн үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн баруун талаар орж ирэх Сэлбийн хурдны зам дээр 2 төвшний уулзвар баригдах юм. Ингэснээр Туулын хурдны зам нь хотын замын хөдөлгөөний ачааллыг зүүнээс баруун чиглэлд төдийгүй босоо чиглэлүүдэд татан авч богино хугацаанд дараагийн чиглэлүүдэд хуваарлах боломж бүрднэ. Хурдны зам нь Зайсангийн гүүр орчмоос баруун тийш 2 км зайд аюулгүй байдлыг хангасан зориултын хийцлэл бүхий далд түнэлээр үргэлжлэнэ. Ингэснээр Туул голын экосистемд сөрөг нөлөө үзүүлэхгүй байх. Явган зорчигчдын ая тухыг хангасан ногоон байгууламж бүхий амралт зугаалгын талбай тохилог орчныг бүрдүүлэх ач холбогдолтой юм а. Түнэлийн системээс цааш ажилчдын удамжтай 2 төвшний уулзвараар холбогдно. Түүнчлэн 4-р цахилгаан станцын урд 2 төвшний бас нэг уулзвар үүсгэснээр өнөр хороолол орчмын замын хөдөлгөөн хурдны замд нийлэх юм. Хурдны замын дараагийн уулзвар Сонсголонгийн гүүр орчимд баригдах бөгөөд Нисэх, Яармаг, Баян хошуу, толгойд чиглэлийн автомашины урсгалыг хурдны замд төвлөрүүлэх, хурдны замын хөдөлгөөнийг дээрх чиглэлүүдэд түгээх үүрэгтэй байх болно. Ийхүү хотын төвийн хэсгийн зүүн захаас баруун зах хүртэл хэвтэй тэнхлэгийн дагуу олон төвшний уулзваруудтай анхны хурдны замыг Улаанбаатараас хойд болон баруун чиглэлд явах замуудын уулзвар хүртэл 33 км үргэлжлэх юм а. Энэхүү замын дараагийн хэсгийг Баянзүрхийн төвчөөноос Налайх Тэрэлжийн замын уулзвар хүртэл барих бөгөөд удамж төслийн хүрээнд нийт 50 км хурдны замыг Улаанбаатар хотын зүүнээс баруун чиглэлд барихаар төлөвлөж байна. Та бүхэнд удамж төслийн хүрээнд баригдах Туулын хурдны замын тухай товч танилцууллаа.